Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2000 онд нээлттэй хийсэн алдарт найруулагч Кристофер Ноланы найруулсан Memento киног ярьж өгөхөөр бэлдлээ. Тэгэхээр одоо ярих энэ хэсгийг манай киночд алгасч болно. Гэхдээ кино эхлэхээс өмнө ойлгоход илүү амар болгох үүднээс та бүхэндээ хэлж өгье. Гэхдээ энийг сонсохгүй эхлэх юм бол юр бусын гоё мэдрэмж өгч магадгүй. Арай экстрим юмд дуртай киночд маань бол алгасаад эхлээрэй. Харин цагаа хэмнээд шууд ойлгоод явъя гэх юм бол энийг үзээрэй. Кинон дээр 2 өөр цаг хугацааны түүхийг өгүүлнэ. Өнгөт ба хар дүрс солигдно. Хар дүрс нь 7 хоногийн өмнө болсон үйл явдлаас эхэлж, харин өнгөт дүрс нь 14 хоногийн дараа болсон үйл явдлаас хоошоо цаг хугацааг ухраах байдлаар явна. Кино дуусах үед хар цагаан 2 үйл явдал яг 1 цаг дээр хоорондоо огтлцох болно. За үүнээс өмнө киночдод нэг баяртай мэдээ дуулгахад такси үйлчилгээ цаанчин шин төвшөнд гарчээ. Урдчлан таксига захиалах боломжтой Tino Go application ажил хичээлээ тарах үедээ таксига бэлэн байлгана. Ямар ч стресс байхгүй. Гол найдвартай, бас баталгаатай. Хурдан системээр баталгаажсан жолооч нартай. Шинчилсэн газрын зураг, байршил нь илүү наривчлалтай харагдана. Ирэх хугацаа маршрут нь бас илүү бодит. Үнэн нь урдчилж харагддаг. Байршлаа real time share хийх боломжтой. Энэ нь аюулгүй гэсэн үг. Жолооч машины мэдээлэл бүрэн харагдана. Олон улсын такси аппуудтай холбогдсон тул жуулчид хүртэл ашиглах боломжтой. Шинэ хэрэглэгч бол эхний 3 дуудлага 50% хөнгөлөлттэй. Доорх линкээр орж татаж аваад туршаад үзээрэй. За ингээд кинонд орцгоё. Нэг залуу буудуулж өгсөн хүний зургийг харж угаар кино эхэлнэ. Тэгсэн цаг хугацаа ухраад нөгөө зураг буцаж бүдэгрээд газар асгарсан цус буцаж урсаад тэнд байсан буун буцаж гарт нь өргөдөөд өгсөн залуугаас амьлаад орилж байна. Юу болоод байна? Тэгэхээр энэ кино бол цаг хугацааг эн тэндээс нь харуулж ухрааж бас урагшлуулж үзүүлэх кино. Энэ бол манай киноны гол дүр Леонард. Леонард маань шинээр ой санамж бүтээж чаддаггүй өвчтэй. Хуучин ой санамж нь хэвээрээ хэдиж одоо болсон зүйлээ удаан хатгалж чаддаггүй юм байна. Тэгэхээр нэлээд толгой эргүүлсэн юм болж магадгүй. Леонард нэг жижиг буудлын өрөөнд сэрлээ. Цагаан дүрс гараад байна шүү. Би дэм буудлын өрөөнд байна. Энд анхудаа ирж байгаа юм шиг байна. Тэгэхээр би энд хэдэн 7 хонсон байж ч магадгүй. Сайн мэдэхгүй л байна. Дүрс шилжиж өнгөт дүрс. Буудлын ресепшн Тэди гэсэн нэг зурган дээр заагаад энэ залуу цаан чи ирж гисэн байна. Гэсэн цаанаас нь Тэди ороод ирлээ. Лени, Леонард гэж дууд. Би чамд өмнө хэлж байсан байх ёстой доо. Тийм гэж үү? Би мартчихсан болол та. Тэгэхээр би чамд өөрийнхөө өвчний талаар хэлсэн байж таарна. Уулзах болгонд л хэлдэг юм. Ингээд хамт явцгаалаа. Тэгэд машин дээр өцснө. Миний машин. Юу? Энэ чиний машин гэж үү? Үгүй ээ. Бид миний машинаар явна. Гээд машины зураг үзүүлж байна. Тэгээд машинд нь суугаад явлаа. Цонхоо хаадаа. Гэсэн чи шил нагарчжээ. Би чамд засаад өгч чадна шүү. Ингээд хаашаа явж байгаа юм бэ? Гэсэн нэг зураг үзүүлээд. Ийшээ. Эн чин зүгээр л нэг хогийн байшин шүү дээ. Чи яагаад ийшээ явж байгаа юм? Би санахгүй байна. Тэгээд нэг хуучин байшингийн гадаа ирцгэн. Гадаа нэг цэнхэр машин зогсож байдаг. Энэ машинд олон жил болсон баха. Юу гэсэн үг вэ? Энэ машин хэдхэн тонж байгаа юм шиг харагдаж байна шүү дээ. Ингээд онгоолгоод үзсэн чин дотор нь хэдэн бууны сум байж байна. Лени хараад дотогшоо орж харъя гэд орлоо. Оронгуудаа Тэдигийн зургийг гаргаж ирээд харж байна. Харин зургийнхны арт талд Тэди түүнд битгий идэг. Тэр бол чиний хайж байгаа хүн. Түүнийг ал гэд биччихсэн байна. Манай хүн тэгэхээр эцэст нь би түүнийг олчихсан гэж юу? Хэр удаан хайж байж олсон юм бол тоо. Ингэснэ шууд эргэж хараад цогод унгажлаа. Өөрийнхөө хийсэн зүйлийн төлөөсийг яг одоо төл. Чамд ямар ч нотлохоо байхгүй шүү дээ. Миний эхнэрээс уучлалгүйгаарай. Чи миний нэрийг ч мэдэхгүй шүү дээ. Чамайг Тэди гэдэг. Тэр чин чиний зурган дээр байгаа л нэр. Чи өөрийгөө хин гэдгийг ч мэдэхгүй. Би бол Леонард Шелби. Би Сан Францискогийн. Наадах чин чиний хэн байсан бэ гэдэг чин. Харин одоо хэн болчихсон бэ гэдэг чи биш. Хамтдаа доод давхарлаа орцгоё. Тэгээд чи ойлгоно. Гэсэн чи Лени буудчлаа. Тэгэхээр түрүүний буудуулсан хүн нь Тэди байсан юм байна. Дүрс шилжээд хар цагаанаар. Лени дахиад буудлын өрөөндөө байж байна. Тэнд нэг жижиг библиэс өөр юм алга байна. Лени, би богино хугацааны ой санамжтай болохоор тэмдэглэлүүдэл намайг хөдөлж авч явдгийг. Гаран дээр нь харин Сами Женкинсийг сана гэд биччихсэн байна. Сами Женкинс бол надтай адилхан өвчтөй хүн. Тэгээд дүрс уцлаа. Леонард Тэдигийн зургийн ард тэр бол чиний хайж буй хүн. Түүнийг ал гэд бичиж байна. Тэгээд бууга ардаа хин. Өрөөнөөсөө гарч буудлын ресепшн дээр очиод. Сайн байна уу? Би 304-р өрөөний Леонард Шелби байна. Сайн уу Леонард? Би танд миний дуудлагыг хаа гэж хэлсэн үү? Та санахгүй байгаа мó? Тийм ээ. Учир нь би нэг төрлийн өвчтэй л дөө. Би мартчихдгийг. Богино хугацааны ой санамж уу? Арай өөр. Миний үндсэн ой санамж хэвээрээ. Харин би шинэ ой санамж үүсгэж чадхаа болчихсон юм. Хэрвээ хоёулаа хитрхи удаан ярил, би яагаад ярьж эхэлснээ мартчихна. Бас дараагийн удаа уулзахдаа энэ яриагаад тэр чигт нь мартчихсан байх болно. Би өмнө нь энэ талаар ярьж байсан юм байна, тийм үү? Тийм ээ. Олон удаа ярьсан. Чөнөө хамгийн сүүлд санаж байгаа зүйл чинь юу вэ? Миний эхнэр яг л дөнгөж сэрсэн мэд. Чи энэ залууг мэдхүү? Энэ чиний найз үсттэй. Энэ миний найз биш. Энэ залуу тэнд ирчихсэн байна гэж байна шүү. Эргээд харсан чинь Тэди ирээд. Лени, дүрс шилжиж хар дүрс дахин гарлаа. Энэ кинон дээр хар дүрс болон өнгөт дүрс хоёул өөр өөр цаг хугацааны талаар өгүүлж байгааг бид нар анзаарч болно. Харин өнгөт дүрсэн дээр цаг хугацаа ухарч яваад байгаа бололтой. Бас дүрс шилжих хүрд Лени юуд санахгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Дүрс болгон дээр бүгдээрээ Ленитэй хамт шин зүйлийг санаж
ганцхан. Ингээд хар дүүрсэн дээр Лени хөлийнхөө үсийг хусгээд тэмдэг тавьчихж, ус хусах хэрэгслээ бас тэнд нь тэмдэглээ тавьсан байна. Тэмдэглэгээ миний хувьд их чухал гэж хэлсэндээ. Гол нь би өөрийнхөө бичгийн хэвд итгэх хэрэгтэй болдгийм. Хэрвээ тэмдэглэгээ хийсэн л бол энэ маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр үед харин утас дуурч байна. Утас аваад дүрс шилжлээ. Өнгөд дүрс. Лени гараа угааж байхдаа Сэмми Дженкинсийг сан гэд бичгснээ хардаг. Тэгэд үргэлжлүүлээд шууга хартал. Баримтууд гэж шивээс байж байна. Нойлоос гараад ирэх үед нь зөөгч. Эрхмэ, та энийг ширээн дээр үлдээж гисэн байна. Гэт нэг уудтай бичиг баримт өгөөд түлхөр өгч байна. Лени халааснасаа зураг гаргаж ирээд өөрийнхөө хаана байрлаж байгааг сандаг. Зөөгчөөс хаягийг нь асуугаад зургийнхаа ард бичлээ. Эрхмэ, заавал бичих шаардлагагүй дээ. Чигээр яваад л болоо. Би заавал бичих ёстой. Надад итэг. Ингээд өрөөлүгээ яваад орлоо. Очоод халаасан дах зургуудаа байрлууллаа. Байрлаж байгаа газар машин, Теди. Тэгээд нөгөө дугтуутай юмаа нээж харна. Дээр нь харин Леонардад Наталигаас гэд биччихсэн байна. Дотор нь харин Тедигийн жолооны үнэлэхний зураг байж байна. Тэгсэн Джон Гамил гэдэг нэртэй байна. Тэгээд зургийг нь аваад хартал. Ард нь түүний үгэнд бүү итэг гэд биччихсэн байна. Уц руу залгаад Джон Гамил уу? Лени юу? Теди байна. Наана байж бай. Би очлоо. Лени нилээн бодож байгаад нөгөө баримтууд гэсэн шивээсээ хараад тэгэнгүүтээ хувцаа тайлж үзлээ. Тэгсэн чи баахан шивээс байж шүү. Түүнийг олоод ал. Сул дорой байдалда битгий итэг. Тэгээд өөрийнхөө биен дээрх шивээсийг Джон Гамилийн бичиг баримттай тулгаад үзлээ. Биен дээр нь Джон Ж гэж хүн бий. Хар тамхины 8-чин. Машины дугаар нь SG 1371U гэсэн гээд нөгөө цаасан дээрхтэй нь яг таарч байна. Тэгэхээр тэр мөн байна. Би чамаг олчлоо новш минь. Ингээд зургийнхын ард тэр бол чиний хайж байгаа хүн. Түүнийг ал гэд бичлээ. Тэгээд цээжин дээрх шивээсээ артал Джон Ж миний эхнэрийг хүчрхийлж тэгээд алсан гэд биччихэж шууд буугаад сэнгэллээ. Дүрс харлуу шилжлээ. Уц дугаараа зогссон шүү дээ. Бид өмнө нь ярьж байсан гинэ. Би мартчихсан гэж юу? Тийм ээ, би шин дурсамж бүтээж чаддаггүй юм. Бид юун тухай ярьж байла? Сэмми Дженкинс гэж хүн. Тэр надтай адилхан өвчтэй байсан. Түүгээр дамжуулаад би өөрийнхөө өвчнийг илүү таньж мэдсэн гэх юм уу да. Тэр бас үргэлж тэмдэглэл хөдөлдөг байсан. Гэхдээ тэр голд нь бодолчихсан. Шалтгаан нь энгийн л дээ. Түүнд зориг байгаагүй. Харин надад бол зориг бий. Гэсэн чи нөгөө шивээс нь харагдаж байна. Алуурчныг олох шүү дээ. Дүрс өнгөд рүү шилжиж Лени кафен гадаа хурж ирлээ. Нэг цагаас Наталитай уулз. Тэр чамд мэдээлэл өгнө гэд тэмдэглэл бичиж. Наталигийн зургийнхын ард тэр бас дотны хүнээ алдсан. Тэр чамд туслана гэд биччихсэн байна. Дээр нь харин өөр нэг битсэн зүйлээ балалчихсан байх шүү. Тэгэд яваад ортол энэ бүсгүй байж байна. Натали юу? Чи намайг мартчихсан уу? Би нэг асуудал тайлда. Мэднэ Лени. Чи надад хэлсэн. Чи надад мэдээлэл өгнө гэсэн үү? Цаасан дээр чинь тэгэд биччихв. Ингээд шилээ авсан чинь жаахан зодуулчихсан сарай биш үү? Тийм ээ. Жижигхэн цааснуудаар хөтлүүлж амьдрах хэцүү байдаг бах та. Тэгэхээр чи надад машины дугаар өгсөн. Харин би улсын бүртгэлд ажилдаг найзаараа дамжуулаад машиных нь эзний мэдээллийг олуулсан юм. Тэгсэн хиний нэр гарч ирсэн гэж. Чи түүнийг таних юм уу? Үгүй ээ. Гэхдээ танилцаарай байна лээ. Бааранд харж байсан байж магад. Гэхдээ Лени, чи өшөөгөө авсан ч түүнийг санахгүй шүү дээ. Зүгээр дээ. Би өшөө авсан зураг дарчихна. Эсвэл нэг жижиг шивээс хийлэгчихнэ. Ингээд би чамд төлбөр төлөх ёстой юу? Үгүй ээ. Чи надад тусалсан учраас би чамд тусалж байгаа юм. Гэж байна шүү. Тэгээд бүсгүй явчлаа. Манай хүн 0 орох гэд босдог. Босгохдоо харин нөгөө цаасаа мартчихжээ. 0 тарин гарын дээр нь Сэмми Дженкинсийг сан гэд биччихсэн байна. Дүрс харлуу шилжлээ. Лени Сэмигийн талаар хэн нэгэнтэй ярьж байдаг. Миний ажлын онцлог хүмүүсийг ажигладаг байлаа л да. Тэдний үйл хөдлөлийг хараад худлаа ярьж байна уу үгүй юу гэдгийг нь мэдэж чаддаг байсан юм. Сэмиг харин мэдэх хэцүү байсан шүү. Дүрс буцаад өнгөт боллоо. Лени машин цуугаад явах гэтэл Теди хүрээдэрлээ. Эй Лени, намайг Теди гэдэг. Би чамд өөрийнхөө өвчний талаар тийм ээ хэлсэн. Уулзах бүрдэл хэлдэг юм. Али гараад ир. Би чамд хоол авчиг. Тэгээд хоол идцгээлээ. Би чамд Сэмми Дженкинсийн талаар хэллээ. Мэдээж хитрхи их хэлсэн. Джонни Жигийн талаар юу гэж бодож байна? Тэр энд байсаар байгаа юу? Лени, чи болгоомжтой байх хэрэгтэй. Хэн нэгэн чамайг хурцлаад буруу хүнийг алуулчихвал яах юм бэ? Зүгээр дээ. Би нотлох баримтын дагуу ажилтдаг юм. Чиний тэмдэглэл лөө болж үзээ. Тэрэнд итгэж болохгүй шүү дээ. Үгүй ээ. Харин ч ой санамж гэдэг итгэж болохгүй зүйл. Мартаж эсвэл өөрчлөгдөж болно шүү дээ. Тэмдэглэл хамгийн найдвартай. Цагдаа нар зүгээр сууж байгаад ой санамжаа ухаад хэрэг илрүүлдэггүй шүү дээ. Үүнтэй л адил. За. Тэгвэл тэр залууч нь олноо. Ингээд чи хаана байрлаж байна? Гэсэн зураг хараад дискаунтын. Гэхдээ надад түлхүүр байхгүй болол та. Ингээд ресепшн руу яваад очлоо. Сайн уу? Би энд байрлаж байгаа. Гэхдээ түлхүүрээ мартсан болол та. Ингэж байна шүү. Тэгээд нэг өрөөнд ороод ирлээ. Тэнд нөгөө хар дүрсэн дээр гарсан ус хусах юм гэсэн ууд нь байж байдаг. Ресепшн гинт. Байц. Би андуурчжээ. Буруу өрөө байна. Уучлаарай. Тэгвэл ягаад энд миний бичиг байж байдаг вүлээ? Өнгөрсөн 7 хоног чи энэ өрөөнд байсан юм аа. Чамайг хөөж гаргаад өөр өрөөнд оруулсан. Тэгэхээр хар дүрс маань өнгөрсөн 7 хоногийн үйл явдлыг харуулад байгаа юм байна. Тэгэхээр намайг хөөж гаргасан гэдэг дээр шудраг байлаа шүү. Чи угаасаа санахгүй штэ. Тим амир шудраг байх гэснээ хэрэггүй дээ Барт. Лени, үргэлж төлбөрийн баримтаа авч бай. Ойлголоо. Би наадахыг чи тэмдэглээд авъя. Ингээд тэмдэглэлийн цаасаа гаргаад иртэл. Тэрэн дээр нь Наталитай нэгээс уулзаж мэдээлэл авна гэд биччихэж. Тэгээд очиод уулзах үед Натали сууж байна. Ингээд дүрс буцаад харлуу шилжлээ. Тэгээд Сэмигийн талаар ярьж эхэлнэ. Сэмми Дженкинс автын ослоос болоод
болоод тархиндаа гэмтэл авч шинэ ой санамж үүсгэж чадхаа болчихсон юм. Хэдэн минут болоод л ой санамж нь шинжлэгддэг болсон. Тэр ажлаа хийж чадхаа болоод тэрнээс болоод эхнэр нь даатгалын ажилтанд дуудсан. Харин тэр ажилт нь би байсан. Ингэж байна шүү. Ингээд Сэмитэй ярилцах үед хэсэг ярилцаж байгаад л шинээр эхлээд байж. Сэми зургатан дээр зөвхөн реклам үздэг ба. Энэ нь богино учраас түүнд яг таарч байсан юм байна. Эхнэр нь харин өвчтөе бололтой. Сэми, миний тарианы цаг болчлоо. Гэх үед Сэми босоод тариаг нь хийж өгнө. Лени, би түүнтэй уулзах бүрд тэр намайг таньж байгаа юм шиг хардаг. Тэгсэн хэрнээ танихгүй байна гэдэг. Би хүмүүсийг уншдаг гэж хэлсэндээ. Тэгээд би түүнийг жүжиглж байна гэж бодож эхэлсэн юм. Тэгээд дахиад арай олон удаа шалах хэрэгтэй гэж бодсон. Дүрс буцаад өнгөт рүү шилжлээ. Лени өглөө танихгүй газар сэрж байна. Би хаана байна? Хэн нэгний унтлахын өрөө байна. Ингээс хажууд нь нэг бүсгүй хэвтэж байна. Энэний унтлахын өрөө юм шиг байна. Энэ хэн юм болоо? Ингээс бүсгүй сэрлээ. Натали вэ шүү. Босч ирээд би чиний өгсөн машины дугаарыг нэг найздаа өгчүүлгээд эзнийг нь олж өгнө гэж ярьсан. Би тийшээ явлаа. Гэж байна шүү. Лени зурга хараад бүсгүйг Натали гэдгийг нь мэддэг. Зургных нард тэр бас дотны хүнээ алдсан. Тэр чамд туслана гэд биччихсэн байна. Надад тусалж байгаад баярлалаа. Чи надад тусалсан учраас би чамд тусалж байгаа юм. Гэж байна шүү. Тэгэд тэндээс гараад явах үед Тэди ирээд зогсоож байна. Дүрс буцаад харлуу шилжлээ. Лени Сэмигийн талаар ярьж байна. Сэмиг зөвхөн ой санамжаараа биш, харин дадлаар дамжуулж суржуулж байна уу гэдгийг шалгуулсан юм байна. Тэгэд эмчд үзүүллээ. Эмч төмөр дүрснүүд дундаас нэг дүрсээ сонго гэж байна. Ингээд л болоо гэж юу? За. Ингээд нэгийг сонголоо. Дөрвөлжнийг сонгоод гурвалжнийг авах гэтэл тэр нь тог зөхөж байна. Энэ чинь ямар новшин вэ? Энэ зүгээр л туршилт Сэми. Тэгвэл шал хогийн туршилт байна. Ингээд ууралж байна. Лени тэнд байсан гурвалжин дүрсэл ганцаараа тогтой байсан. Бид Сэмиг хэдийгээр санахгүй ч гэсэн рефлексээрээ гурвалжин сонгохгүй байж чадах нь үгүй юу үзсэн юм. Дүрс буцаад өнгөт рүү. Оройн Лени Наталигийн хаалгыг нүдэж байна. Чи Натали үсттэй. Энэ доод гэж хий юм. Гэт зург үзүүллээ. Чи доодыг зохицуулчихсан юм уу? Чи намайг юунд тутагчаав? Тайван бай. Энэ бол миний асуудал. Чи надад тусалсан. Энэ чиний мөрдлөгтэй ямар ч холбоогүй. Чамтай ямар ч холбоогүй хүн. Ойлгов уу? Би яахаараа чамд тусалсан юм. Тэр миний нүрийг ийм болгосон гэдгийг чи сонсоод тэгээд надад туслахаар шийдсэн. Хэн нэг нь надаар тоглоод байна. Надаар буруу хүн алуулах гээд байна. Чи түүнийг алчсан юм уу? Үгүй ээ, мэдээж үгүй. Сонс. Тэр чамтай ямар ч хамаагүй. Зүгээр л нэг залуу. Энэ бол миний асуудал. Харин чи надад зүгээр л тусалсан юм. Одоо мартаж болно. Ингээд зургийг базчлаа. Тэгээд Леонардыг тайвшруулна. Тэгснээ цээжин дээрх шивэсийг нь харж байна. Энийг уруугаар биччихсэн байна. Чи толин тарах бүрдээ санах гэж ингэж бичсэн бололтой. Би бас дотны хүнээ алдсан. Түүнийг Жими гэдэг байсан. Ингээд зургийг нь үзүүлж байна. Түүнд юу тохиолдсон юм? Тэр нэг хүнтэй уулзахаар яваад эргэж ирээгүй. Хэнтэй? Теди гэдэг хүнтэй. Хэрвээ чи биен дээрээ шивсэн Джон Жи гэдэг хүнтэйгээ уулзвал яах вэ? Би түүнийг алах болно. Тэгвэл би чамд тусалж чадах байхаа. Ингэж байна шүү. Тэгэхээр нөгөө Теди найз нь энэ бүсгүй нөхрийг алсан байж магадгүй юм байна. Оройн харин Наталитай хамт хэвтэж байна. Лени эхнэрийнхээ талаар ярьж өгдөг. Би шүн сэрээд эхнэрээ байхгүй байгааг хардаг. Тэгээд би тэр 0 орсон ч юм билүү гэж боддог. Гэхдээ яагаад ч юм би түүнийг эргэж ирэхгүй гэдгийг мэддэг. Өглөө бүр би түүнийг байхгүй гэдгийг дахин санамааргүй байна. Би яаж идэгрэх юм бэ? Би хэр удаан ганцаараа байснаач мэдэхгүй байна. Би цаг хугацаагч мэдэрдэггүй гэж байна шүү. Натали харин жаахан өрөвдөнгүү байдалтай байж байна. Тэгээд Лени дөрүүгээр босч явж байгаад Наталигийн нөхөртөөгөө авахулсан зургийг харлаа. Тэгээд Наталигийн зургийн ард тэр бас дотны хүнээ алдсан. Тэр чамд туслана гэд биччихлээ. Дүрс харлуу шилжлээ. Сэми нөгөө дүрснүүдээсээ сонгож байна. Ямар новшин вэ? Энэ зүгээр л тест Сэми. Огийн тест байна. Гиснэ байн нэг дүрсээ сонгоод байн тогонд цохиулаад байна. Лени утсаар. Уул нь бол Сэми нэг зүйлийг дахин сонгохоо болох ёстой байсан юм. Гэтэл тэр огт болоогүй. Тэм учраас түүний өвчин эдгрэхгүй гэдэг онш тавиад тэр санхүүгийн бэрхшээлд орсон. Би харин тушаал дэвссэн. Харин миний хувьд бол би Сэми шиг биш. Би өөрийнхөө инстинктээр үйл хөдлөлөө өөрчилдөг юм. Ингэж байна шүү. Лени хэд хинтээ утсаар яриад байгаа юм бол дүрс шилжиж буцаад өнгөт рүү Лени зочид уудлын өрөөнд сэрлээ. Бас л нэг танихгүй өрөө. Шургуулганд нэг буу болон библ байж байна. Шүүгээ онгойлгосон ч харин нэг залууг хүлээ тавьчихжээ. Гадаа нь харин Теди ирж гэж. Лени зураг гаргаж ирээд Тедиг харна. Тэгээд оруулж ирлээ. Эй Теди, чи юу хийж байгаа юм? Чи над руу залгаад тусламж хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүрээд ирлээ. Гэх үед шүүгээгээ онгойлгоод харууллаа. Новш гэж. Энэ хэн бэ? Мэдэхгүй. Нөгөө Джон Жи юм уу? Биш ухаа. Чи тэмдэг л хөдлөөгүй байгаа юм уу? Үгүй ээ, би зүгээр л унтчихсан байна. Тэгвэл түүнээс асууя. Ингээд асуулаа. Чи хэн бэ? Би доод байна. Хин чамаг ингэсэн. Юу? Энэ чамаг ингэсэн бэ? Чи ингээ үсттэй. Тэгээд зураг хартал. Энэ бол доод. Наталигийн төлөө түүнээс хурдан сал гэд биччихэж. Теди. За. Тэгэхээр хоёулаа энэ залууг хөнгүү газар аваачаад энэ хотоос яв. Үгүй бол тонилгон шүүгээд хөөгд явуулчих. Бид яаж түүнийг хүлээстэй ингээд авч гарах юм бэ? Бац. Энэ миний өрөө биш юм байна. Энэ тэрний өрөө юм байна. Тэгэхээр зүгээр л явцгаая. Үгүй болохгүй. Яагаад тэр үйлчлэгч орж ирээд түүнийг хараад цагдаа дуудаад тэгээд тэр цагдаад бидний царайг хэлчихэн. Тэгвэл түүний хүлээсийг та
байлаад цэвэрлээд буу тулгаад эвтэйхээ аваад явчихъя. Надад буу байхгүй гэсэн нөгөө шургуулган дах бууга гаргаад ирлээ. Энэ байна. Сонс. Тина апаар такси дуудаад түүнийг авч яваад тэр чигээр нь таксинд нь суулгад цаашаа явуулаад өөрөөсөө буцаад Тина апаар дахиад нэгийг дуудаад буцаад хүрээдрээ. Такси хүлээж байтал өдөр өнгөрчихөн шүү дээ. Тэр асуудалгүй. Тина ап урдчилж захиалга өгч болдгийм. Яг дуудсан газарт хэлсэн цагт такси бэлэн байж болно. Шинжлэгдсэн газрын зургаар ажилдаг болохоор хамгийн бодит хугацаа тооцож өгнө. Бас бид таксиныхаа араас энэ залуугийн байршлыг утаснаас хараад байж болно. Үнэхээр эндээс явсан үгүйг нь мэдэх амархан. Жолоочийн мэдээлэл, байршлын мэдээлэлгээд бүгд харагдана. Тэгвэл дуудчихъя л да. Яаж дууддаг юм? Хэрв чи ашиглаж үзээгүй бол анх удаа ашиглах гэж байгаа бол эхний 3 дуудлага 50% хөнгөлдөг юм. Бидэнд аз таарлаа. За тэгээд доодыг машинтаа авч яваад холгоо очиод эндээс явгээд сүрдүүлээд явуулчлаа. Тэр айсан уу? Чиний сахалнаас айсан баха. Одоо яах вэ? Одоо би энэ бүхэн ямар учиртайг очиж асууна. Гэт Наталигийн руу явсан юм байна. Очоод чи Натали юу? Доод гэж хэн юм? Дүрс буцаад харлуу шилжлээ. Сэмигийн эхнэр нь Сэмид балцаас өгöd. Сэми, одооноос бид илүү хичээн ойлгов уу? Чи тэмдэглэж авах хэрэгтэй. Чи тэмдэглэж авдаг байх хэрэгтэй. Гэд үлж байна. Би хичээж байна. Намайг уучлаарай. Үнийг нь харин Лени нэг хүнтэй утсаар яриангаа хэлж байна. Би түүнийг хизээж худал хэлж байна гэж эхнэрт нь хэлээгүй. Ингээд дүрс буцаад өнгөт рүү шилжлээ. Лени нойлж шилтээ дарс барьчихсан сууж байна. Сони юм да. Надад ямар ч согтсон мэдрэмж төрөхгүй байна. Гэснээ босоод усанд орлоо. Тэгсэн гаднаас нэг хүн орж ирж байна шүү. Гайхаад хаалга нийтэл. Нөгөө доод үйж байна. Шууд ноцолтлоо. Тэгээд нилийн үзэж байгаад нөгөө шилээрээ цохоод унгаачлаа. Тэгээд бууг нь аваад цүнхнээсээ тууз гаргаж ирж гар хөлийг нь хүлээд зургийг дарлаа. Тэгээд тэмдэглэлээ харсан чинь доод 6.2 фитийн өндөртэй шар үстэй залуу. Тэдийгэд залуугаас асуу. Эсвэл түүнээс сал. Наталигээд тэмдэглэлүүдчихсэн байна. Тэгэхээр зурган дээр нь доод түүнээс сал. Наталигаас асуугээд биччихлээ. Шууд Тэ дээр залгаад. Би Монткретиний 6 дугаарын өрөөнд байна. Надад тусламж хэрэгтэй байна. Энэ их чухал. Би Леонард байна гэд тасаллаа. Нилээ юм боллоо шүү. Дүрс харлуу шилжлээ. Лени утсаар. Сэмид дарамт мэдрүүлэх нь тимч зөв санаа байгаагүй. За. Тэгвэл эргээд залгая. Гэд уцаа тавилаа. Тэгээд гарн дээрээ шивэс хийж байдаг. Дүрс өнгөт болж. Лени гүйж байна. Би хаана байна? Би энэ залууг хөөж байгаа юм байна гэснэ. Байц. Үгүй. Тэр намайг хөөж байгаа юм байна гэж зүгтлаа. Тэгээд тэмдэглэлээ хартал. Доодын хаяг нь байж шүү. Би чам дээр өөрөө очно. Ингээд машина эргүүллээ. Ингээд өрөөнд нь очиод хүлээж байсан юм байна. Өрөөнд нь явж ороод надад зэвсэг хэрэгтэй. Энэ болно гэж шилтээ дарс аваад нойлд суучиж. Тэгээд байц. Би согцсон юм шиг санагдахгүй л байна да. Дүрс буцаад харлуу шилжлээ. Хар тамхины учрыг ол гэсэн шивээс харагдаж байна. Дүрс буцаад өнгөт болгоод манай хүн галын дэргэд сууж байна. Галаа унтраагаад тэндээс явлаа. Нойр муута онсон бололтой шүү. Тэгээд машиндаа явж байтал нэг машин сигналдаад байна. Дотроос нь харин доод гинт буу гаргаад ирж байна шүү. Би энэ залууг таньдаг юм бах та. Тэгээд зогссон чи хурж ирээд. Сайхан машин байна. Баярлалаа. Чи хаанаас авсан? Гэж байна шүү. Машиныг нь мэддэг бололтой. Шууд буу тулгаж байна. Тэгээд орж ирээд суух үед нь гялс зөрөө зүгтаачлаа. Доод харин шилийг нь хаг бууднаа. Ингэж шил нагарсан байх нь вэ шүү. Байц. Би юу хийж байна? Би энэ залууг хөөж байгаа юм байна. Үгүй. Тэр намайг хөөж байгаа юм байна. Дүрс буцаад харваллаа. Утас дугарлаа. Аваад байна уу? Дүрс буцаад өнгөт болдог. Лени цаас ууттай юм бариад оршуулахын газар руу очиж байна. Тэгээд ууттай юмаа тэнд тавиад шатаалаа. Эхнэрийнх нь ид тогшил бололтой шүү. Шатаангаа дурсамжуудаа боддог. Эхнэрээ сууж байхад нь гуйг нь чимхэд. Яй, өвдөж байна шүү дээ. Бас эхнэрийнхээ уншиж байсан номыг боддог. Наад номоо бараг 1000 удаа уншаа үсттэй. Зүгээрээ намайг уншуулчих. Энэ надад таалагддаг юм. Тэгээд юмыг нь шатаач хоноод өглөө болгочихсон юм байна. Харин яагаад юмыг нь шатаасан бол дүрс буцаад харлуу шилжиж Лени утсаар ярьж байна. Энэ материалуудыг би өөрөө хадгалж олж авсан юм. Би хар тамхины талаар юм мэдэж авна гэж найдсан бахал та. Та утсаа барьж байхгүй юу? Гэт өөрийнхөө материалуудыг гаргаж ирлээ. Тэнд нь мөрдлөгтэй холбоотой баахан материал байж байна. Цагдаагийн баримтад манай гадаа байсан машинаас хар тамхи олдсон гэж байна. Тэр машин хулгаалагдсан. Бас түүний хурууны ихэ хаасаагүй байсан гэж байна. Бас зарим хуудсууд нь алга болчихж. Тэд Джонни Жиг ерөөсөө хайхгүй байгаа юм байна. Дүрс буцаад өнгөт рүү шилжлээ. Лени шүн сэрх үед эхнэрийнх нь бамбрууш болон юмнууд нь байж байна. Лени хонгор минь цаг хэд болж байна. Гэт босоод нойлын хаалга онголоо. Тэгсэн эхнэр нь биш. Шал өөр шар үстэй бүсгүй сууж байна. Яасан? Би бас нойлын хаалга түгжих ёстой байсан үгүй юу? Үгүй. Би чамайг яваасаа гэж хүсэж байна. Гэт эхнэрийнхээ ид тогшлыг аваад оршуулахын газар руу явсан юм байна. Дүрс буцаад харлуу шилжлээ. Джон Жи хар тамхинд донтсон байсан болов уу гэж би таамаглаж байна. Байц чи яаж мэдсэн юм? Тийм байна. Тэр хар тамхины 8 ачин байсан юм байна. Гэт хар тамхины учрыг ол гэж бичснийг хар тамхины 8 ачин болгож өөрчилдөг. Дүрс шилжиж Лени дискаунт ингээд зочид буудал руу нүүж байна. Зургийг нь дараад хадгалчлаа. Тэгээд нөгөө мөрдлөгийн цаасаа дэлгээд зургуудаа байршууллаа. Удасны жигсаалтаас нэг дугаар аваад залгадаг. Шар үстэй бүсгүй байж болно гэж байна шүү. Удалгүй нэг шар үстэй бүсгүй хүрээд ирсэн байна. Юу? Ингээд л болоо гэж үү? Тийм ээ. Хоёулаа хамт оронд ороод намайг унтсны дараа чи 0 руу ороод хаалга савч
чаана. Намайг сэрэх хэмжээний хүчтэй авах ёстой. Тэгээд бас энэ юмнуудыг өрөөний эргэн тойронд тавиарай. Гэт эхнэрийнхээ ий тогшлоос өгч байна. Эхнэрээ дурсах гэж байгаа бол той. Бүсгүй яг хэлснээр нь хийлээ. Тэгээд 0-д ороод суусан юм байна. Дүрс харлуу шилжихэд Лени Сэмигийн тухай дахиад ярьдаг. Лениг даатгалын ажил дээр сууж байхад Сэмигийн эхнэр ирсэн юм байна. Тэр жүжиглэж байна гэж та бодож байна уу? Хадагтай. Компани зүгээс бид нар давхар шалгах үүрэгтэй болохоор л тэгсэн юм. Үгүй дээ. Та зүгээр 15 секундын турш компани ажилтан гэдгээ мартаад түүнийг жүжиглэж байна уу үгүй юу гэдгийг л надад хэлээд өгөөч. Тэгхүү. Би Сэмиг бие махбодын хувьд шин дурсамж үүсгэх чадвартай гэж бодож байна. Гэт хэлчлээ. Эхнэрийнхэн дотор найдвар төрсөн бололтой шүү. Баярлаад босоод явчлаа. Лени утсаар. Миний бодлоор би түүнд тусалчих шиг болсон. Дүрс буцаад өнгөт рүү шилжлээ. Лени машиндаа суудал. Тэди байж байна. Лени цочоод яг боож алхашглаа. Байц. Би байна. Тэди. Чи намайг таньдаг юм уу? Мэдээж танилгүй яах юм бэ? Зурга хар. Чи энд юу хийж байгаа юм? Надад дуусгаагүй ажил байна. Лени, энд их ажил чинь бүгд дууссан. Чи энд Наталигаас болж ирсэн. Натали гэж юм. Дөнгөж сая чиний гэрээс нь гарч ирсэн тэр бүсгүй. Гэхээр зурга хартал. Наталигийн зураг байж байна. Одоо наадхан дээрээ бич. Чи түүнд итгэж болохгүй гэд. Ягаад тэр үү? Ягаад гэвэл тэр чамайг мэдх юм бол өөртөө ашигтайгаар ашиглаж магадгүй. Бас чиний өмсөж байгаа хувцас болон чиний унж байгаа машиныг тэр таних бах. Түүний нөхөр нь хар тамхины 8 ачин байсан юм. Тэр намайг чиний эсрэг ашиглана гэж үү? Үгүй ээ. Ягаад? Учир нь тэр намайг хэн гэдгийг мэдэхгүй. Тиймээс одоо энэ үзгээр зурагных нь ард бич. Түүнд итгэж болохгүй гэд. Лени аваад бичлээ. Тэгтээ шал өөр бичгийн хэвээр бичиж байна шүү. Одоо болоогүй. Чи энэ хотоос явах ёстой. Ягаад? Учир нь хүмүүс чамаас чи хаанаас энэ өмсгөлийг болон энэ машиныг авсан бэ гэж асуух болно. Надад мөнгө байсан. Чи яаж мөнгөтэй болсон юм? Би даатгалын компанид ажиллаж байсан. Эхнэр минь өөхөх үед надад мөнгө өгсөн баг. Лени харин жаахан шоолоод байна шүү. Тэгэд гараад явлаа. Гарсныхан дараа харин Тэдигийн зургийн ард түүний худал үгэнд бүү итэг гэд бичснийг нь уншлаа. Тэгснэ Наталигийн зургийн ард бичсэн түүнд битгий итэг гэснээ харьлагчлаа. Дүрс буцаад харлуу шилжин. Лени утсаар яранга сүүлд хийсэн шивэснийхэн болтыг автал эзэж бүү утсаа ав гэд биччихсэн байна. Байц ингээд чи хэн бэ? Гэсэн чин тасчлаа. Яа. Дүрс өнгөт болж Лени сандарчжээ. Энийг бичээд ав. Битгий март. Чи чаднаа. Битгий март. Бичээд ав. Гэсэн гаднаас Натали орж ирж байна. Зодуулчжээ. Юу болсон бэ? Доод намайг зодчихлоо. Ягаад гэвэл чамаас болоод чи намайг түүн дээр очиод Тэдигийн талаар хэлгэсэн. Тэгсэн намайг зодчихсон. Лени мөс авчираад тавьж өглөө. Натали, би доод дээр явж очиод надад Жимигийн мөнгө болон хар тамхи аль нь ч байхгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр надад итгээгүй. Хэрвээ маргааш гэхэд олохгүй бол намайг ална гэсэн. Тэр хаана байгаа юм? Гэд Наталигаар хаягийг нь бичүүлээд авч байна. Натали, тэр чамайг өөрөө олох бахаата. Би түүнд чиний машины талаар хэлчихсэн юм. Ягаад? Учир нь тэр намайг зодоод байсан болохоор би түүнд ямар нэг юм хэлэх хэрэгтэй байсан юм. Лени хаягийг нь аваад гарлаа. Гадаагараад машиндаа суудал. Тэнд нь Тэди байж байна. Шууд багалзуурдад авлаа. Дүрс харлуу шилжих үед утсан дуурч байна. Манай хүн харин утсаа авдаггүй шүү. Гүрийж байгаад ресепшн рүү залгаад. Ресепшн уу? Би дуудлага хүлээж авмааргүй байна гэд хэллээ. Дүрс буцаад өнгөт болно. Лени Наталиг энд сууж байна. Натали орж ирээд хөшгөө хааж байна. Хин нэгэ ирж байна. Доод гэдэг хүн. Тэр намайг Жимигийн мөнгийг авчихсан гэж бодож байгаа. Тэгэд ирж байна. Чи авчихсан хэргүй? Мэдээж үгүй. Тэгснэ гэртээ байгаа бүх балнуудыг аваад цүнхэндээ хийгээд байна. Бүх балнуудад алт хийснийхэн дараа чи муу хогийн новш Жими Тэдигийн залуутаа уулзахаар яваад эргэж ирээгүй. Тэди түүний мөнгийг авсан. Чи харин Тэдиг мэднэ үсттэй. Би мэдэхгүй. Болж үз. Надад тусал. Би яаж туслах юм бэ? Доодыг цааш нь харуул. Би чамд төлбөр төлье. Би мөнгөөр хүн алахгүй. Яагаад тэгнэ гэж. Тэгэд юунаас болж ална гэж. Хайраас уу. Нөгөө балаа эхнэрийн төлөө чи хүн ална гэд явж байсан бидтэй. Миний эхнэрийн талаар битгий тэгжээр ярихаар яана гэж. Чи угаасаа санахгүй шүү дээ. Тэгэхэр байна. Би чамайг ашиглана. Би чамаар хүн алуулна. Хамгийн гоё нь юу гэж. Чи энэ талаар санах ч үгүй. Тэгсэн Лени тэмдэглэж авах гээд бал хаагаад байна. Даанч бал байдаггүй. Натали үргэлжлүүлээд эхнэрийг нь доромжлоод байна. Лени амруу нь хальт алгадчлаа. Натали, чи юм уу өрөвдөлтэй амт. Хизээч эхнэрийн талаарх үннийг олж мэдэж чадахгүй. Удахгүй чи энийг мартаад бид эргээд сайн найзууд болно. Бүр хайртууд ч болж болно. Гэсэн чи цохиод унгаачлаа. Натали, удахгүй уулзъя. Гэснэ гараад явчлаа. Лени, анхаарлаа төвлөрүүл. Бал ол. Тэгээ тэмдэглэж ав. Балаал би бичиж авах ёстой. Гэт Натали руу харсан чинь өөдөөс нь их зэвүүн харж байна. Би бичиж авах ёстой. Гэт бал хайж байтал Натали ороод ирлээ. Юу болов? Намайг зодчихлоо. Хэн? Доод намайг зодчихлоо гэж авиш. Зэвүүн байж шүү. Дүрс буцаад харлуу шилжих үед Лени нилээн сандарчихсан байна. Ресепшн хаалга тогшоод. Өгшөө. Чам руу залгаад байгаа хүн цагдаа гинэ. Тийм болохоор яриулахгүй байж болохгүй гэж байна. Дүрс буцаад өнгөт болоход Лени Наталигийн анх ирж байгааг харуулна. Чи эхнэрээ хайж байгаа гэсэн үү? Тийм ээ. Би хайж байгаа. Энд миний ягаад зүгээр цагдаад өгч гэж болдоггүй юм бэ? Цагдаа мөрдөхгүй гээд байгаамаа.
Тэд бүр тийм хүн байдаг гэж итгэхгүй байгаа. Тэгээд юу болсныг нь ярьж өгдөг. Би генет сэрэх үед эхнэр маань байхгүй байсан. Тэгээд 0 евро руу харахад ямар нэг зүйл буруу байсан. Лени тэр үед шууд бууга аваад цэнэглээд 0 руу яваад орсон юм байна. Нэг багтай залуу эхнэрийг нь дарчихсан байж байна. Тэр дор нь буудаж холдуулаад эхнэрээ босгох гэтэл араас нь өөр нэг хүн дайраад төл мөргүүлээд унгачдаг. Лени тэнд 2 хүн байсан. Нэгийг нь би буудах үед нөгөөх нь над руу дайрсан юм. Цагдаа нар юу гэсэн бэ? Джонни Ч. Тэр бол намайг цогсон хүн. Тэндээс өөрийнхөө бүх улмөрийг баллаад тэгээд зөвхөн би болон нэг алуурчин байсан болгож харагдуулаад явсан юм. Тэр их ухаалаг байсан. Хинч тэнд өөр хүн байсан гэж хайхааргүй болгосон. Үүнийг мэдэж байгаа ганц хүн нь би. Данч миний тарих гэмт ч гэсэн. Натали тэнд. Чи эндэ хэсэг байж болно гэд гарлаа. Гарах үед нь харин зургийг нь дарж авлаа. Тэгээд Натали гэд бичдэг. Манай хүн зургт үзэж байхдаа гараа хартал Сэмиг сан гэсэн шивээс нь харагдаж байна. Тэр үед Натали буцаж орж ирээд хөшгөө хаана. Дүрс буцаад харлуу шилжлээ. Ленигийн өрөөнд нэг илгээмжирж байна шүү. Нэгэд хартал утсаа ав гэд өөрийнх нь зураг байж байна. Манай хүнийг эртнээс мэддэг бололтой. Дүрс өнгөт болоход Натали Ленид уух юм өгж байна. Манайхаас дайлж байна гэсэн манай хүн шууд аваад балгачлаа. Чи нэрэн асуудалтай бололтой шүү. Яг тэр цагдаагийн хэлсэн шиг. Чиний санаж байгаа хамгийн сүүлийн юм чи юу вэ? Миний эхнэр өгөж байсан. Гэд уух гэтэл битгий би шинийг хийгээд өгье. Наадах чин тоос орчгож. Дүрс буцаад хар болоход Лени утсаа аваад чи яах гээд байгаа юм? Чи надаас юм асуугаад чи надад итгэнэ гэж үү? Би өвчтэй. Хинч миний ярьсанд итгэдэггүй юм. Тэр байтугай би ч өөрийнхөө ярьдаг Сэмигийн түүхэнд итгэхгүй байна. Дүрс буцаад өнгөт боллоо. Манай хүн бааранд орж ирээд Наталитэй анх танилцсан. Чи яах гэв? Шар ариг. Чи наад хувцас өмсөд энд ингээд орж ирж болно гэж бодоо юу? Энэ хувцсны кодтой баар юм уу? Би Натали гэж хүнтэй уулзахаар ирлээ. Тэр чинь би байна. Тэгвэл бид өмнө нь уулзж байсан байх ёстой. Чи намайг өөртөөгөө уулз гэж хэлсэн байсан. Чи яах гэж ирэв? Би санахгүй байна. Би богино хугацаанд ой санамж алддаг юм. Чи нөгөө ой санамжгүй залуу байна. Миний найз залуу чиний талаар ярьж байсан. Найз залуу чи хин юм? Жими Грант. Тэр хаана байна? Мэдэхгүй. Чи Теди юу? Үгүй. Би Леонард. Чи юу хийснээ санахгүй байгаа юм уу? Тийм ээ. Би шинэ юм санах болгонд удахгүй сарнад алга болчихдаг юм. Чи яагаад наашаа ирэв? Би халааснасаа энийг олсон юм. Халааснасаа гинэ. Гэсэн чинь надтай уулз. Натали гэд бичгсэн байна. Тэгээд Натали манай үнийг шалгаад тэнд байсан өвгнөр шар ариг руу нулимуулаад өөрөө бас Ленигийн нүдэн дээр нулимснаа. Жаахан байж байгаад эндээс дайлж байгаамаа гэд Лени дөглөө. Нөгөөх нь авангуудаа шууд балгаж байна шүү. Нөгөө өвгөн инээж байна. Натали чи үнэхээр асуудалтай байна тийм үү? Дүрс буцаад хар боллоо. Лени утсаар би чамд Сэмигийн талаар хэлээгүй гэж үү? Эхнэр нь надаас асуусан. Гэхдээ би хизээд Сэмиг жүжиглэж байна гэж хэлээгүй. Тэр өөрөө л тэгээд бодчихсон. Тэгээд эхнэр нь гэртээ хараад нөхрөө шалгахаар шийдсэн юм байна. Сэми миний тарианы цаг болчлоо гэсэн Сэми босоод тарж өгч байна. Эхнэр нь цагаа ухраагаад Сэми миний тарианы цаг болчлоо гэтэл за гэд дахиад босоод тарж байна. Эхнэр нь дахиж цагаа ухраагаад Сэми миний тарианы цаг болчлоо. За ойлголоо. Өвдөхгүй дээ. Санаа зовлтгүй гэд дахиад тарчлаа. Эхнэр нь дөрөвдгөө хэлж чадсангүй. Шок өгөөд амьсгал хураачгаж. Сэми харин яахаа мэдгүй хэцүү байдалд ордог. Ингээд Сэми асрамжийн газар очсон. Тэр эхнэрээ өгснийг сандаггүй. Би түүний талаар буруу утсан. Тэр мөнгөний төлөө жүжиглээгүй юм байлээ. Юу хар тамхины 8 ч юм бэ. Дүрс шилжиж. Лени шивээсний газрын гадаа ирж байна. Тэгээд цаасан дээр машины дугаар шивүүлгээд биччихэж. Тэрийг нь шивүүлж байтал Теди ороод ирлээ. Шивээсээ дууссаны дараа. Тэгэхээр Лени чи эндээс явах хэрэгтэй. Яагаад? Цагдаа нар чамайг хайж байна. Би чамд шинэ ID олж өгье. Юун цагдаа? Бохир цагдаа. Тэр чиний буудлын руу залгаж чамтай утсаар ярьж байсан. Тэр чамаар тоглоом хийсэн. Тэр чамд Жими Грантийн талаар мэдээлэл өгсөн. Одоо энэ хувцсыг өмсөөд эндээс яв. Лени хувцас солих өрөөрөө ороод Тедигийн зургийг харлаа. Ард нь харин түүний худал үгэнд бүү идэг гэд биччихсэн байна. Тэгээд халаасаа уудалтал өдөр хүрээ тэрээрээ Натали гिचгсэн байна шүү. Фредигийн баар гинөө. Халаасанд нь харин нэг шатчихсан зургийн үлдэгдэл байна. Тэгснээ шууд тэндээс зугтаачлаа. Тэгээд Фредигийн баар гих газар Натали дээр хурж ирнэ. Натали "Хей Жими" гэснэ. Уучлаарай. Таныг өөр хүн байна гэж бодлоо. Зүгээр дээ. Дүрс шилжиж утсаар. Тэгэхээр Жими Грант гэж хар тамхины 8 чин найз бүсгүйгээрээ дамжуулж 8 хийдэг гинэ. Тэр миний хайж байгаа хүн хэрэгөө. Түүнийг хар тамхитай холбоотой асуудлаар дуудах юм бол болно гэж үү? Би бэлэн офицер. Би үргэлжил үүнд бэлэн байсан. Та доор ирчихсэн юм уу? За би буулаа. Та ямар хөө харагддаг вэ? Гэд бууж байна. Буух үедээ одоогийнхоос арай өөр хувцастай байна шүү. Үүдэнд нь харин Теди зогсож байна. Лени, офицер Гамло гэсэн чи ресепшн руу сонио хараад. Зүгээр Теди гэхэд болно. Тэгээд зургийг нь аваад би офицер Гамл гэж бичгөө. Үгүй, битгий Гамл гэж бич. Зүгээр Теди гэж бич. Би нууц ажиллагаа явуулж байгаа юм л та. Гэж вэ шүү. Тэгээд Ленид хаяг өгөөд энэ түүний очих газар хэрэг гарвал залгаарай. Юу? Та очихгүй хэрэггүй. Тэгэх шаардлагагүй баха. Тэгээд Лени тэндээс явлаа. Тэгээд
нөгөө эзэнгүй байшин дээр ирээд зогсно. Тэнд байсан машин нь Ленигийн машин байсан бол гадаа нарийн нэг дажгүй машин ирээд зогсдог. Одоогийн Ленигийн унж байгаа машин байна. Дотроос нэг залуу бууж ирнэ. "Тэди, чи байна уу? Тэди." Манай хүн эхнэрээ бодонгоо явж очиод, "Чи Жими юу? Өөр Жими хүлээгээ юу? Ой санамчны залуу юу? Чи намайг санаж байгаа байх нэ?" "Тийм ээ, би сонсч байсан. Тэди хаана байна?" гэсэн чи шууд цохоод унгачлаа. Тэгээд учир зүггүй зодоод байна. "Чи яагаад байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ машины ард 200 мянга байгаа. Тэрийг ав. Чи надад мөнгө санал болгож байгаа мó? Тэгээд чи юу хүсэв? Би амьдралаа эргүүлж авмаар байна." Гэт шууд дайрлаа. Тэгээд дуусгачлаа. Зургийг дарж яваад хувцсыг нь өмслөө. Зураг нь тодрох үед харин хар дүрс маань өнгөт болоод хуурчлаа. Хар дүрс болон өнгөт дүрс маань энд нийлж байгаа бололтой. Одоо хоёулаа яг нэг цаг хугацаанд очиж байна. Жимиг доош нь чирээд орууллаа. Тэгсэн чи амнаас нь "Сэми" гэд гарч байна шүү. Лени гайхаад "Чи Сэмиг яаж мэддэг юм бэ?" гэд шоконд орлоо. Тэгсэн гадаа нь Тэди ирж байна. Лени зургнуудаа харж байгаад богино хугацаанд гялс анализ хийгээд тэгэнгүүтээ гараад "Эрхмэ, надад тусламж хэрэгтэй байна. Энд нэг залуу гэмтчихсэн байна. Тусламж дууд. Ойлголоо, би цагдаа байна. Санаа зовлтгүй." гэд орсон чинь араас нь зөхөд унгачлаа. "Лени, чи яаж байгаа юм бэ? Одоо намайг сансан уу, Мэдээч шүү дээ. Би түүнийг олоход чамд туслаа үсттэй." Лени шууд Тэдиг авч гараад "Тэр хин юм? Намайг яаж мэддэг юм? Тэр чиний эхнэрийг хүчирхийлж, чиний тархийг гэмтээсэн хүн. Тэр чамайг мэднэ шүү дээ. Тэгвэл тэр яах гэж 200 мянгаыг авчирсан байх вэ? Худлаа л яриад байна да. Түүний нэр Джеймс Грант, Джон Жи. Шивээс шалга. Чи намайг ашигласан уу?" "Үгүй ээ, Лени." "Тэгвэл тэр яаж Сэмиг мэддэг юм? Бүгд л Сэмиг мэднэ шүү дээ. Чи хүнтэй ярих болгондоо Сэми Дженкинсийг санаж байна уу гэж хэлдэг. Чи өөрийгөө хуурахын тулд зохиосон худал зүйл. Чи юугаа яриад байгаа юм? Чиний эхнэр өхөөгүй. Чи харин ой санамжны асуудалтай болсон. Тэгээд чи түүний инсулинийг хэдрүүлж тариад алчхаа үсттэй. Чи өөрөө Сэми Дженкинс." Тэр үед хальтхан санах үед эхнэрийнхээ гоёыг чимхэх биш, харин тариа хийж байсан байж магадгүй болоод явчлаа шүү. "Баярлалаа та хөгшөө. Чи өшөөгөө авчлаа." "Үгүй, тэр зөв хүн биш. Ялгаа нь юу байна? Угаасаа чи мартна шүү дээ." "Би мартахгүй. Би эхнэрийн чинь хэрэг дээр ажиллаж байсан цагдаа байна. Би чамд итгээд хоёулаа хамтраад эхнэрийн чинь хүчирхийлсэн тэр залууг олсон. Тэгээд чи түүнийг алччихсан. Миний чамд өгсөн зураг. Чи өшөөгөө авсны дараа авсан зураг. Гэхдээ чи мартчихсан. Саяных тэгвэл хэй юм? Байтгал нэг залуу чамтай ямар ч хамаагүй. Чи үнэнд итгэдэггүй. Чи зүгээр л өөрийнхөө бий болгосон үнэнд итгэдэг." Лени шууд босч ирээд Тэдигийн түлхүүрийг авч гадаа шидэд машинд ороод бууныхаа сумнуудыг гаргаж тавиад тэгээд Тэдигийн зургийн ард түүний худал үгэнд бүү идэг гэд биччихлээ. Тэгээд Жимигийн зураг болон өөрийнхөө зургийг шатаалаа. Тэгснэ "Тэди, хэрвээ чи Джонни Жи юм бол чамайг Джонни Жи гэж бодоод нэг үзье" гэд машиныхын дугаарыг шивүүлгээд тэмдэглэж авна. Тэгснэ шууд Жимигийн машиныг унах гэж байна. Нөгөөх нь "Ой, наадах чинь чиний машин биш шүү дээ" гэсэн зургийг навснаа. "Одооноос миний машин болсон." Тэгээд тэндээс явлаа. Замда би өөрийнхөө бодлоос давсан зүйлд итгэх ёстой. Санахгүй байсан ч гэсэн миний үйлдэлүүд утга учиртай гэдэгт итгэх хэрэгтэй. Нүдэ ансан ч би итгэх хэрэгтэй. Миний бодсон ертөнц тэнд байна уу? Би итгэж байна уу? Тийм ээ, байна. Бидэнд бүгдд нь л өөрийнхөө хинбэ гэдгийг өөртөө сануулах үе гардаг шүү дээ. Надад жалгаагүй. Тэгээд шивэсний газрын гадаа ирээд зогслоо. Энэ түрээд кино манд дууслаа. Тэгэхээр киночдоос асуух хэдэн асуулт байна. Комент хэсэгт үлдээгээрэй. Лени өөрөө Сэми Дженкинс байсан уу? Эсвэл түүний итгэж байгаагаар үгүй юу? Бас Тэди үнэхээр алуурчин байсан уу? Эсвэл зүгээр л түүний энэ байдлыг өөртөө ашигласан цагдаа байсан уу? Натали Манаталын бүсгүй байсан уу? Эсвэл Тэдиг алуулахын тулд манай хүнийг ашигласан уу? Мэдээж найруулагч хэлэг уучраас эцсийн зөв хариулт гэж байхгүй. Гэхдээ бүгдээрээ зүгээр жаахан ярилцъя л да. Киночд байлаа.